За тэгэхээр миний хувьд энэ дээр шинэ хуучин гэрээний үг байна. Би үгийг эхлэхдээ шинэ гэрээгээр эхэлдэг. За тэгээд хэдэн 7 хоногийн туршид бид нар Библийн үгийг сонсохдоо нэгдүгээр хаад номыг өөрийн залбирлаар бид нар сонсож байгаа. За нэгдүгээр Самуэль ном бидний өнөөдрийн өөрийн залбирлаар уншсан үг байгаа. нэгдүгээр Самуэль 15-ын 15 15-ын 22 23 15 Самуэль 1-р Самуэль 15 22 23 Самуэль эзний дуу хоолойг дуулууртай дагах нь эзэнд дахил шатаад дахил өргөлүүдийг өргөж баярлуулахаас илүү босуу харагтан дуулууртай дагах нь дахил өрхөөс илүү сонсож дагах нь хуцсын өхнөөс илүү учир нь тэрслэх нь эд шидийн нүгэл адил захирагдахгүй байх нь гин ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи эзний үгээс татгалзсан тул эзэн бас чамайг хаан байлахаас татгалзлаа. Амен. За хэд хоногийн туршид бид нар өөрийн залбирлаар Саул хааны талаар уншиж сонссон. Өнөөдөр оройч гэсэн бас энэ үгийг та бүгдэд тайлбарлаж хэлээд тэгээд дуусгасан цаг бая. Саул хааны хувьд бол маш харамсалтай. Би Саул хааныг харахтаа Саул хаан, Давид хаан Бурхны ариун ард түмэн дотроос яг адилхан Израилийн ард түмэн Бурхны өмнө дуудагдана гэдэг мэн. Бүгд тэр хоёр бол адилхан тослогоог авсан. Давид хаан, Саул хаан бол хааны тослогоог хүртсэн байгаа. Тэгэхээр энэ тослогоог Бурхан хийсэн учраас дараа нь Давид хаан Саул хааны талаар тодорхой хэлээд би Саул хаанд гар хүрэх боломжгүй. Тэр шалтгаан нь Бурхан түүнийг тосолсон Бурханы боол учраас. Тэгэхээр адилхан байр суурьтай, адилхан байр суурин дээр байна. Тэгээ адилхан хоёулаа Бурханы өмнө дуудагдсан. Гэхдээ яаж Бурханы өмнө Бурхан үнэхээр түүнийг хаях уу? Бурхан болвол хэлж байна шүү дээ, хэдэн ишлэлийг харах юм бол би Саул хааныг хаан болгосондоо харамсч байна гэсэн тэр үг нь мэдээж хүний сонсохыг хүсэхгүй үг шүү дээ. Хүнч гэсэн хүмүүсийн хоорондоо бие биентэйгээ уулзахдаа чамтай уулзсандаа харамсч байна гэх юм бол ямар харамсалтай үг вэ? Гэхдээ энд бол Бурхан бол Саул хааны талаар хэлээд би үнэхээр Саулыг хаан болгосондоо харамсч байна гэх Бурханы өмнө бол үнэхээр хаягдж байна шүү дээ. Бурхан бол түүнийг орхиж байна. Тэгвэл Бурхан бол Саул хаанд боломжийг өгөөгүй биш. Хэд хэдэн удаа боломжийг өгсөн боловч Саул хаан бол Бурханы өмнө маш их буруу алдаа гаргаж байна. Дуулуургүй загинж байна. За тэгэхээр энийг бид нар харах юм бол дуулуургүй байдал Бурхан дуулуургүй байдлаар Бурханы өмнө дуулуургүй байгаа зогсох өшөөнийг бид нар харах юм бол 23 дээр 15 1-р Самуэль 15 23 дээр учир нь тэрслэл энэ ид шид нүгэл адил захирагдахгүй. За тэгэхээр энэ ид шид тэрслэл гэдэг нь зүрх байдал Бурханы өмнө бол би хизээч сүгдэм өрөхгүй гэсэн тийм зүрх сэтгэл лэр болвол тэрслэл гэдэг нь ид шид нүгэл адил гэж хэлж байна. Харин Саул хаан яагаад ингэж завхарсчв? Тэгэхээр бид нар үгийг харахтаа бид нар хууль болон сайн мэдээг бол ерөөсөө маш сайн ялгаж харж бид нар бол хууль руу буцахгүй, хуулиар амьдрахгүй бид нар үнэн дотор амьдардаг. Харин Библийн үгэн дотор Эхлэл номоос Илчлэлт ном хүртэл бүх арга барил нь бол үргэлж энэ бол байхгүй болохгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Бурхны үг, Бурхны арга барил, Бурхны зүрх сэтгэл бол адилхан. Тийм болохоор энийг бид нар сурж байгаа учраас энд ч гэсэн мөн бид нар өшөө бүр гүнзгий сурах зүйл байна. Саул хааны хувьд яагаад энэ хүртэл явж ирв?
Яагаад эцсээ хүртэл дуулуургүй байв? Тэр дуулуургүй байгаагаа ч өөрөө мэдэхгүй байна шүү дээ. Түгээр зогсохгүй. Тэр өөрөө Бурхны хүслийг бол ерөөсөө ойлгохгүй байна шүү дээ. Бурхан хэдэн зуун жилийн туршид хүлээж ирсэн тэр хүсэл байна шүү дээ. Амелик хүмүүсийн талаарх тэр хүсэл байна. Тэгэхээр энэ байдлыг бол хүлээж байсан. Бурхан бол хэн миний үгийг даах нь Бурханы гүнзгий хүсэл байсан. Тэр тал дээр Саулын хувьд ерөөс ямар ч бодол байхгүй. Тэр бол ялсан учраас Амелик хүмүүсийг ялсан учраас бид нар бол зүгээр сайхан баяр хийя. Тэгээд өөрийнхөө нэрийг босгож өөрийгөө бол бас нэлээд би ингэж яллаа гэж тэр байдлаа харуулж баясхын тулд энэ тал дээр Бурхан бол зэмлж байна шүү дээ. Саул хаан яагаад ийм болов? Тэгэхээр өнөөдөр бид нар үгийг сонссон өчигдөр ч гэсэн бид нар бас Саул 1-р Самуэлийг уншсан шүү дээ. Тэгэхээр энэ Саул хааны хувьд хүний царайг харсан. Ерөөсөө маш үндсэн тэр онцгой шалтгаан байна. Тэр юу вэ гэхээр Саул хааны түүний нүдэнд харагдаж байгаа зүйл нь юу вэ? Тэр өөрийнхөө нүдэнд харагдаж байгаа зүйлээр л тэр өөрийнхөө бүхий зүйлийг бол хянж байна шүү дээ. Түүний нүдэнд юу харагдаж байна? 13 дугаар бүлгийг харах юм бол хүмүүс бол тарж байна гэдгийг бол Саул харж байна. Хүн л харагдаж байна шүү дээ Саулын нүдэнд. Бид нар бол хүнийг харах хэрэггүй. Хүнийг харна гэдэг бол буруу. Бид нар тэр орчин нөхцөл байдлыг харах хэрэггүй. Тэр нөхцөл байдлыг хараад байх хэрэггүй. Гэхдээ энэ бол яах ч арга байхгүй. Энэ бол хүмүүсийн бол махбод байгаа хүний хувьд бол маш том асуудал. Тэгэхээр энэ бид нар махбодын нүдээр харж байгаа учраас энэ бол яах ч арга байхгүй. Хичнээн сүнслэг зүйлүүд байсан ч гэсэн бид нар энэ махбодын нүдээр харж байгаа зүйлүүд байна шүү дээ. Тэгэхээр тэр бол бидний анхны мэдрэмж, нэгтэн бидний анхны мэдрэх зүйл, харж байгаа зүйл юу вэ гэхээр махбодоор харагдаж, махбодын нүдээр харагдаж байгаа тэр зүйлүүдийг бид нар мэдэрч байна. Одоо ч гэсэн мөн л Корногийн энэ нийгэм улс үндэстэн бол Корногоос болоод ийм тийм болж байгааг бид нар харж байна. Тэгэхээр энэ махбодын нүдээр төрүүлж бол бид нар харж байна шүү дээ. Тэгэхээр Саул хааны хувьд мөн адилхан л харж байна. За бид нар ч гэсэн бас хүмүүс өвчин бүгд мэдээж энэ өвчнийг харна. Тэр нөхцөл байдал, асуудлуудад бүгд харагдана. Бүгд адилхан хүн бол хүн учраас махбодын хувьд бүгд бол адилхан харж байна. Гэхдээ Саул хааны хувьд Саул хааны асуудал нь юу байсан бэ гэхээр Давид хаанаас ялгаатай тал нь хаана байна вэ гэхээр Давид хаан бол яг адилхан л харна шүү дээ. Адилхан л махбодын нүдээр харж байна. Гэхдээ Давид хааны хувьд сүнслэг мэдрэмж байсан. Амен. Харин Саул хааны хувьд бол тэр сүнслэг зүйлүүдийг мэдэх боломжгүй байсан. Махбодын нүдээр харж байна Самуэль орой ирж байна, цагтаа ирэхгүй байна. За тэгээд Самуэлийн хувьд бол Саулын хувьд бол Амелик хүмүүсийг алж байна. За Саул хаан энд бол бид нар бас үнэхээр гайхамшигтайгаар яллаа. Энийг бүгдийг алгуугаар ихээр баяр хөөртэй зүр сэтгэлээр энэ таргам хонь ямаа малаар Бурхны юм дахил өргөё гэж хүмүүс хэлсэн байх. Гэтэл тэр Самуэль бол тэнд бол төрүүлээд бол тэр хүмүүсийг дагж байна шүү дээ. Тэгэхээр миний махбодын хүсэл дачаал, миний махбодын сул дорой байдал бид нар бол төрүүлээ өвчин харагдан зарим хүмүүс үргэлж өвчнөд тэмцэлдэж байдаг учраас үргэлжлэл өвчнийг төрүүлж харж байдаг хүн байна. Ямар нэгэн гэр бүлийн дотор асуудал байна. За тэгээ бизнесийн асуудал, ямар нэгэн асуудал байна. Тэгэхээр энэ асуудлыг бол төрүүлж бид нар хүмүүс бол хардаг байгаа шүү дээ. Гэхдээ сүнслэг мэдрэмжтэй хүмүүс болвол тэр махбодын нүдээр харагдаж байгаа зүйлүүд харагдаад зогсохгүй. Өшөө илүү агуу том зүйлийг харж чаднаа. Амен. Сүнслэг нүд, сүнсний нүдээр бид нар харж чаднаа гэдгийг хэлж байна. Тийм болохоор тэгэхээр хүн болгоны харж байгаа зүйлийг бид нар бүгд харж байна шүү дээ. Тэрнээс ч илүүгээр хүмүүсийн харж чадахгүй байгаа тэр зүйлийг бид нар сүнсээрээ Бурхны тэр сүнслэг зүйл, Бурхны төлөвлөгөө, Бурхны гайхамшигтай ажлууд харагдаж, Бурхны хүч чадал харагдан, Бурхны үнэхээр тэр хамгаалалт, Бурхны аз жаргал, Бурхны
бүхэл зүйлүүд харагдан. Тэгэхээр энийг бүгдийг харахтаа хичнээн сөрөг, хэцүү, асуудалтай энэ ертөнцид амьдрахад ч гэсэн маш их хэцүү зовлонтой байсан ч гэсэн миний хувьд сүнслэг нүд нээлттэй мэдрэмжтэй байхад би бол тэр булганыг яалж үнэхээр эрүүл болж идэх боломжтой, талархах боломжтой. Амен. Тийм учраас бид нар үргэлж сүнслэг үнэхээр энэ сүнсээр бол дүүрэн байх хэрэгтэй. Тэгэхээр Давид хааны хувьд хуучин гэрээн дээр тэр хуулийг би хүсэмжилж байна, хуулийг хайрлаж байна, бурханы сүм чуулганыг хайрлаж байна гэж Давид хааны хувьд ариун газарт орохыг хүсэж байна, бурхантай хамт байхыг хүсэж байна, хичнээн хүсэмжилж байлаа. Тэгээд Давид хааны тэр сүнслэг мэдрэмжийг харах юм бол Давид хаан бол хаашаа ч явсан гэсэн тэр үнэхээр хичнээн их замбрааг байсан чинь ертөнц ямар ч байсан, хэцүүч байсан, асуудалтай байсан ч гэсэн тэр бол хамаагүй. За дуулал номон дээр эзэн бол миний хончин гэл өөр зүйл харагдаж байсан ч гэсэн тэрнээс илүү юу харагдаж байсан бэхээр бурхан бол миний хончин. Амен. Надад бол дутах зүйл байхгүй. Дутагдах зүйл байсан ч гэсэн дутагдах зүйл байхгүй гэж хэлж байгаа шалтгаан нь тэр сүнсээр харж байгаа учраас амен. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал гэдэг маань үргэлж сүнсээр харах зүйл байх хэрэгтэй, хүсэмжлэх зүйл байх хэрэгтэй. Сүнсээр үргэлж яагаад үргэлж юм бэ гэхээр махбод бол хизээ байж хизээ байхгүй болох үлээ. Махбод гэдэг маань үргэлж байна шүү дээ. Махбод гэдэг маань ерөөсө байхгүй, байх газар байхгүй. Нэг хоромт ч гэсэн байхгүй болох боломж байхгүй. Махбодын хуваар махбод надтай үргэлж хамт байхад харагдаж байгаа зүйлүүдийг бол адилхан л хүний махбодын нүдээр харна. Үнэхээр махбодын шунал хүсэл харагдана. Энэ ертөнцийн хэцүү асуудлууд харагдана. Бүгд адилхан. Хин ч гэсэн мөн адилхан анхны тэр хандлага болоод махбодын нүдээр харж байгаа учраас яг ч арга байхгүй. Энэ махбодын нүд байгаа учраас бид нар Христэд итгэдэг хүмүүсийн хувьд үргэлж сүнслэг мэдрэмжээр дүүрэн байх хэрэгтэй. Амен. Дахин төрсөн хүн. За үгийг харъя. Бидний маш сайн мэддэг үг. Иохан номын 3. Иохан номын 3-ыг харъя. Иохан номын 3-ын 3-аас 5 хүртэл уншъя. Есүс хариуд нь үннээрээ би чамд хэлье. Хэн дээрээс эс төрн тэр Бурхны хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд Никодем түүнд настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хөвлөд хоёр дахь орж төрж чадна гэж үү гэлээ. Есүс үннээрээ би чамд хэлье. Хэн ус болон сүнсээр эс төрн тэр хүн Бурхны хаанчлалд орж чадахгүй. Амен. Амен. Тэгэхээр энэ дээр дахин төрж байгаа хүний үндсэн зүйл байна шүү дээ. За үндсэн зүйл байна. Тэр юу вэ гэхээр аврагдсан хүмүүс болвол сүнсээр төрсэн хүмүүс болохоор сүнслэг нүд нээгтнэ. Амен. Амен. Тэгэхээр бид нар энийг харахтаа бид нар Есүс Христэд итгэхдээ Тэнгэрийн хаанчлалын талаар бид нар бол бодох бишээ. Харин би амьдралдаа би бол дахин төрөөд Тэнгэрийн хаанчлалын талаар мөнхийн улсын талаарх сүнслэг нүд мэн бол нээгддэг. Амен. Тийм учраас тэр цагаас эхлээд миний харах зүйл бол зөвхөн энэ орчинд байгаа зүйлийг харах биш, энэ ертөнцийг би харах биш. Харин өшөө дээшээ мөн харах боломжтой болно. Яагаад сүнслэг нүд нээгдсэн учраас сүнсний нүд учраас мэдээж энийг харах боломжтой. Би бол нүдээ нэгтэл харна. Гэхдээ дахин төрсөн хүмүүс гэдэг мэн дээшээ харахтаа сүнсээр Бурхны хаанчлалыг харна. Амен. Махбодын хүмүүс бол зөвхөн орчныг харна. Харин сүнсээр төрсөн хүн бол Тэнгэрийн хаанчлалыг харж үнэхээр тэр Тэнгэрийн хаанч руу орох замын үд хаалга нээгддэг. Тэрийг хардаг учраас эзэн та нар энэ ертөнцид байхдаа үргэлж яаж итгэлийн амьдралаар амьдрах вэ гэхээр хаанаас ямар үнцгээс харж байна гэдэг маань маш их чухал. Саул хааны хувьд бол хүнийг л хараад байна.
хүний тэр царай зүсийг л хараад байна. Хүмүүсийн царай зүс тэр хүмүүсийн тэр царайг хараад байгаа учраас тэр яаж хийж байна гэхээр дараа нь өөрөө дуулуургүй байдалд орж байна. Бурхны ажлыг болвол тэр маш их гүнзгий бодож хийж үлдэж чадахгүй байна. Сүүлд нь болвол би дуулууртай байсан шүү дээ гэх хэмжээний өөрөө болвол юу ч мэдэхгүй байна шүү дээ. Тэр өөрөө өөрийгөө юу хийснээ ч мэдэхгүй байна. Тэгэхээр тэр болохоор хүний царайг л харж байгаа учраас харин бидний хувьд сүнслэг учраас сүнслэг нээгдсэн учраас махбодын хүний нүдээр харж байгаа зүйлийг ертөнцийг харах биш харин Бурхны хаанчлалыг харах хэрэгтэй. Амен. Энийг бол бид нар үргэлж харж байгаа хэрэгтэй. Есүс түүний хаанчлал болон түүний зөвхт байдлыг хай гэж хэлсэн. Тэр үг нь хаяа нэг эзний өдөр эзээ Бурхны хаанчлал тийм ээ эзээ гэж бол хэлээгүй байна. Үргэлж бид нар ингэж харахад бол бид нар үргэлж дээшээ харж явах хэрэгтэй. Амен. Энэ ертөнцийг бид нар харахтаа ариун сүнсний хүч чадлаар Бурхны хаанчлалыг харъя. Амен. Энэ бол үргэлж энэ бол үргэлж бэлэгдэх хэрэгтэй. Тийм болохоор бид нар бол үнэхээр бэлэн байхад, бэлтгэлтэй байхад тэгээ бид нар бол дээшээ доошоо хараад ийм бэлтгэлтэй байна шүү дээ. Тэгхийн бол миний зүрх сэтгэл бол энд үнэхээр яхаа мэдэхгүй байж байгаа. Дээшээ харахад бол бид нар магтаал дуулж сүнслэг нүдээр харах чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр Бурхан хуучин гэрээн дээр бол сүнслэг тэр сүнслэг мэдрэмж байж байгаа байхгүй болсон. Харин одоо бол бид нар шинэ гэрээн дээр Есүс Христийн дотор бид нар итгэлээрээ аврагдан сүнсээр дахин төрсөн бөгөөд ариун сүнсийг биднэрт өгсөн. Ариун сүнсийг биднэрт бэлхэн дүүргэж өгөөд бидний дотор Бурхны хаанчлалыг харахаар Бурхны зүйлүүдийг мэдхээр байна. За 1-р Коринт номыг харъя. 1-р Коринт 2-р бүлгийг харъя. 1-р Коринт 2-ийн 12-оос 16 хүртэл уншъя. Бурхны бидэнд үнгүй өгсөн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус харин Бурханаас ирсэн сүнсийг хүлээн авсан юм а. Бид үүнийг хүний мэрэгэн ухааны сургасан үгсээр бус харин сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр нь тайлбарладаг. Харин төрлөх хүн Бурхны сүнсний зүйлсийг хүлээн авдаг. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэг үзэгдэл. Харин сүнслэг хүн бүхнийг ойлгож хардаг байхад түүнийг хинч олж хардаггүй. Учир нь эзний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн түүнд заавар өгөх вэ? Харин бид Христийн оюун ухаан бий. Харин бидэнд Христийн оюун ухаан бий. Амен. 누가 저희 말씀을 알아서 주를 가르치겠느냐? 그러나 우리가 그리스도의 마음을 가졌느니라. 아멘. 여기 지금 14절 보세요. 육에 속한 사람은 За 14-ийг харжий. Харин төрлөх хүн Бурхны сүнсний зүйлийг хүлээж авдаггүй. Саул хааны хувьд бол ерөөсөө махбодын зүйлийг л харж байна. Махбодын нүдээр л харж байна. Хүнийг л харж байна. Гэтэл энэ дээр юу гэж байна гэхээр харин төрлөх хүн Бурхны сүнсний зүйлсийг хүлээн авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чаддаггүй. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар амьдрахдаа ариун сүнсээр Бурхны хаанчлалыг харж Бурхны ажлуудыг харж чаддаг байх хэрэгтэй. Амен. Зөвхөн миний энэ шалтгаан би өөрийнхөө ажлыг л хараа зогсохгүй, би өөрөө гар цохролтой байж болохгүй, би өөрийнхөө гэсэн зүйлүүдийг харж болохгүй. Тэгэхээр миний хувьд өөр нүд байна. Би махбодоор харж байгаа ч гэсэн тэрний дээдлэл үргэлж ариун сүнсний хүч чадлаар бид нар тэр агуу сүнслэг зүйлүүдийг харж чаддаг байх хэрэгтэй. Найдварыг харж чаддаг байх хэрэгтэй. Бурхны хаанчлалыг харж чаддаг байх хэрэгтэй. Ариун сүнсээр Матай номын 13-ыг харъя. Матай номын 13-ийн 16, 17-г харъя. Харин та нарын нүд хардаг тул нүд чинь та нарын жигчин сонсдог тул жигчин өрөөлтэй. Үннээрээ би та нарт хэлье, та нарын харж байгааг олон иш үзүүлэгч зөвхт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм аа. Амен.
듣고자 하여도 듣지 못하였느니라. 아멘. 여러분 우리의 신앙생활에 이 훈련이 돼야 돼요. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралд бол маш их бэлтгэлтэй байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энийг хүмүүс юу гэж мэдж гэнэ гэж. 성령이 임하시면 갑자기 내 눈이 확 Тэгэхээр ариун сүнс эренгүүтлээ шууд миний нүд эргээл ямар нэгэн зүйл миний нүдэнд харагдаад тэгж бол яриаггүй. Энд бол гинт нэг зүйл харагдаал тэгэл өөр зүйлүүд харагдаал нисэж байгаа зүйлүүд харагдаал тийм биш ээ. Харин сүнсээр ойлгож байгаа тэр зүйлүүдийг 영적으로 본다. сүнсээр харнаа гэсэнтэй адилхан үг ээ. Тэгэхээр Есүс та нарын харж байгаа зүйл махбодоор харж байгаа юм биш ээ. Та нарын мэдж байгаа, та нарын сонсож байгаа зүйл, нүдэрээ харж байгаа зүйлүүд гэдэг мэн 하나님의 것을 지금 알고 있다. Бурхны зүйлүүдийг сүнсээрээ мэдж байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр бид нар бол үнэхээр сүнслэг мэдрэмжээр дүүрэн байхад хүмүүсийн тэр асуудал харагдахгүй харин Бурхны тэр зүйлүүдийг бид нар харж чаддаг. Ариун сүнсээр дүүрэн байх юм бол ариун сүнсээр дүүрэн байхад сайн мэдээ тараа ихэд энэ бол айл хэзээ бидний алсын хараа тийм ээ энэ бол зориг бид нар хийх ёстой гэсэн тийм зоригтой байдаг. Харин ариун сүнсээр дүүрэн байж чадахгүй байх юм бол авралын зар тараа ихэд зүгээр л мөнгө зарлагдаж байгаа тэр л харагдаж байна. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байх юм бол айл хизээний ямар нэг ажил болсон ч гэсэн би яаж бурханд үйлчлэх вэ гэсэн тийм алсын хараатай зоригтой би бурхны алдрын ийм зүйлүүдийг хийнэ гэж ярьдаг. Харин сонирхолтой нь сүнслэг мэдрэмж байхгүй байх юм бол би яавал алдаа гаргах уу, яавал би баг хийх үү, яавал би эндээс мултраад гарчих уу. Би бол үнэхээр гол дүрдийг тоглосон одоо хийхгүй гэж боддог хүмүүс зөндөө байдаг. Энэ бол сүнсээр харагдах зүйл байхгүй байгаа учраас хэрвээ сүнсээр харагдах зүйл байх юм бол би хийя гэж хэлнэ. Амен. Би ихний инээ зогсъё. Би төрүүлээд яв. Би төрүүлээд хий. Амен. Тэгэхээр бидний хувьд бол ариун сүнсний сүнслэг мэдрэмжүүд маш их чухал. Тэгэхээр би энэ үгийг хараад үргэлж хараад бид нар ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн өөр өнцгт бид нар байгаа учраас яах ч арга байхгүй. ертөнцийн хүмүүс харагдах зүйл байхгүй. Тэгэхээр ертөнцийн хүмүүст харагдах зүйл байхгүй учраас ертөнцийг дагаж явж байгаа. Энэ хоосон яриануудыг дагаад яваад байна. Харин ариун сүнсээр дүүрэн байгаа итгэгч, үгээр дүүрэн байгаа итгэгч нар мөрт бол харагддаг зүйлүүд байна. Сүм чуулган гэдэг маань нэг бие, нэг зүрх сэтгэлтэй, нэг сүнстэй, нэг урсгал байгаа учраас бүгд хамт харж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар пасторын хэлсэн зүйл байна шүү дээ. Бидний бол үнэхээр сайн мэдээ тараа гэж манай Пакмоси пастор хэлсэн. Тэгэхээр бидний нүдэн тэр сайн мэдээ тараадаг тэр зүйлүүд харагдах хэрэгтэй. За ЭТ пастораар дамжуулаад бид нар өндөр захиа авсан. Маш их талархлаа. Маш их талархъя. Бас дахиад талархъя. Ерөөсөө энэ талархлыг бол төгсгөл үгүй. Үнэхээр талархъя. Тэгээд энд бол ерөөсөө хичнээн талархъя гэж хэлээд ч заримдаа хэлэхийг олдохгүй юм. Үнэхээр талархъя гэж бол ЭТ пастораас захиа авсан. Үнэхээр энэ сайн мэдээний төлөө ингэж өргөл өгч байгаад үнэхээр талархъя. Энэ цаг үед биднэрт маш их хэрэгтэй өргөлийг өгч байна. Үнэхээр Бурхны гайхамшигтай ажлуудыг хийж байна. Үнэхээр 100% ерөө гэж бол мессеж ирсэн. Үнэхээр талархлаа гэсэн зүрх сэтгэлтэй захиа хүлээж авсан. Тэгэхээр бид нар энийг харж чаддаг байх хэрэгтэй. Бурхны хаанчлалыг харж чаддаг байх хэрэгтэй. Бурхны хаанчлал бүрэн төгс уусныг бид нар харж чаддаг байх хэрэгтэй. Үнэхээр бид нар мөнхийн улсад үйлчилж байгаа тэр бүгдийг бид нар сүнсээр харж чаддаг байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар үнэхээр хэн нэгэн хүнтэй найзлан хайр дурлаар бие биентэйгээ найзлахтай хайртай хүн байгаа. Тэгэхээр ерөөсө хаашаач харсан тэр нэг хайртай хүний мэн царай харагддаг. Дээшээ харсан чинь тэгэхээр түүний тэр царай зүс гад далай тэнгисийг харсан ч гэсэн тэгэхээр тэр хүний зүрх сэтгэл харагдаад байдаг шүү дээ. Тэгээ хаашаач харсан тэр хүний зүрх сэтгэл харагдаад байдаг. Тэгэхээр бид нар ариун сүнсээр дүүрэн байгаад үнэхээр сүнслэг мэдрэмжээр дүүрэн байх юм бол өрүүлж үг харагдана. Амен. Үгийг ойлгож
үргэлж бурхны тэр сүнслэг мэдрэмж бэлхэм дүүрэн болж харагдах зүйлүүд улам илүү харагдаж байгаа учраас тэгж хийхээс ч аргагүй. Харин сүнс ариун сүнсээр дүүрэн би сүнслэг мэдрэмж байхгүй байх юм бол сүнсэл байхгүй дутуу байх юм бол юу харагдах вэ гэхээр өвчин харагдана. Үргэлж энэ ертөнц харагдана, мөнгө харагдана. ертөнцийн ертөнцийн энэ баяр хөөр тэднэр л харагдахаас биш өөр юм харагдахгүй. Харин бурхны өмнө би яаж дуулууртай байна? Би яаж дутуу хийж байна гэдгийг бол мэдэхгүй байх хэмжээгээрээ миний зүрх сэтгэл болоод ерөөсө харанхуй болоод хатаад бурхны гэсэн тийм бурхны зүрх сэтгэлийг баярч хөөртэй болгож чадахгүй. Тэгэхээр өнөөдөр бүгдөө залбирах та. Бид нар жинхэнэ бурхныг харж чаддаг байх хэрэгтэй. Бурхны үгийг харж чаддаг байх хэрэгтэй. Бурхны хаанчлыг харж чаддаг байх хэрэгтэй. Би нүдээ аниа залбирахтаа Есүс Христ түүний үнэхээр бий болсон сүм чуулган харагддаг байх хэрэгтэй. Амен. Тэгэхээр бид нар энэ сүм чуулганыг харахад зүгээр л нэг сүмийн байшин харагдаж байна. Үгүй шүү дээ. Есүсийн бие харагдах хэрэгтэй. Амен. Тэгэхээр Есүсийн биеийг харж үнэхээр сүнсээрээ сүнслэг мэдрэмжээр дүүрэн байх хэрэгтэй. Харин өөр зүйлүүд бол харагдаж болохгүй. Харин өнөөдөр бүгдөө орой залбирахтаа бурхан минь миний нүдийг үнэхээр нээж өгөөч. Тэгэхээр энэ бол зүгээр л гинтхэн нэг юм нисэл нүдэнд харагдаад байх юм биш. Харин үгийг ойлгож, үг харагдаж, бурхны тэр зүйлөө сүнслэг энэ зүйлүүд миний зүрх сэтгэл дотор өсөж, сүнсэн дотор минь өсөж. Тэгээд би энэ таван эргэтнээрээ харах биш. Харин махбодоор харах биш. Тэрний дээдлэлд би сүнсээр харж чаддаг байх хэрэгтэй. Тэрийг харсан итгэгч нар байхыг хүсэж байна. Сүнслэг нэгэн сүнсээр дүүрэн байсан хүн байхыг хүсэж байна. За бид нар өөрийн залбирал дуусаад 7 хоногт нэг удаа өөрийн өглөө хоол хийж иддэг байгаа. За тэгээ маш олон сонирхолтой үгийг бол биентэйгээ хуваалцдаг байгаа. Маш сонирхолтой. За би бол ингэж хэллээ. За би номлохдоо. За би ингээд та нар ингээд харж байгаа юм шиг боловч миний хувьд бол энэ сууж байгаа бүх хүний царайг би харж чадаж байна. Тэгээ тэр хойно байгаа хүнийг хүртэл би харна л та. Тэгэхээр та бүгдийн нүд дотор бол харагдана. Тэгэл ерөөсөө тэр нүдний харцнаас ч хөсөлөө сүнслэг хүмүүс харагдана. Гэхдээ тэр сүнсээр дүүрэн байж чадахгүй хүмүүс ч байна. Тэр хүн юу гэж яриад байгаа, пастор юу гэж яриад байна. За мөнгө жоох олчихсан гисэн зүрх сэтгэл хүртэл шал хэрэггүй зүрх сэтгэл бод санааг хүртэл би олж хардаг. Тэгэхээр бид нар бурхны өмнө сүнсээр дүүрэн бай сүнслэг мэдрэмжтэй байна гэх юм бол тэр ямар эрхэм байр суурь вэ? Би номлолыг хийж байхдаа тэр хүмүүсийн нүдийг хараад вау, амен, амен гэсэн тэр зүрх сэтгэл харагддаг. Жинхэнэ тэр байр суурь бол үнэхээр бэлхэм дүүрэн байр суурь. Амен. Тэгэхээр бид нар бурхны өмнө сүнсээр харсан итгэгч нар, сүнслэг зүйлүүдийг сүнсээр харсан итгэгч нар байхыг хүсэж байна. Сүнслэг зүйлүүдийг харах юм бол боломжгүй зүйл гэж үгүй. Харин махбодын нүдээр харах юм бол бүгд боломжгүй. Хийж чадах зүйл нэг ч байхгүй. Харин сонирхолтой нь сүнслэг мэдрэмжээр, сүнслэг нүдээр, сүнсээр ингэж харж чадах юм бол бэлтгэгдэх юм бол сонирхолтой. Бүх зүйл амен, амен. Бүгд боломжтой, бүгдийг хийж чадна. Бурхны үнэхээр тэр гайхамшигтай сүнслэг зүйлүүдийг харж чаднаа. Тэгэхээр өнөөдөр би бол энийг та нарт хэлээ. Залбираад магтаа залбирцгаая. За тэгээ бид нар бол өглөө маш олон зүйлийг хуваалцсан. Манай сүм чуулганд. За бид нар бол интернетээр энэ номлоо цацаж байна. Тэгэхээр та бүгдээс би бас нэг хүсэх зүйл байна. Сүнсээр тэгэхээр харж чаддаг хүмүүс байх юм бол эрхийг хүсэж байна. 3 дахь өдөр, 5 дахь өдөр заавал цуглааныг сэргээх хэрэгтэй байна. Та бүгд бодоод үзээрэй. Бид нар хэрвээ чэжүүдөө рүү явна гэх юм бол бүгд явна штэ. За сайхан гоё газар руу явъя, далаар явах юм бол бүгд л явна штэ. Гэтэл далаараа 7 хоног болгон явах чадахгүй шүү дээ.
Тэгэхээр бид нар бол авралын зар тарахаар олон улс руу явдаг. Манай сүм чуулган нь 7 хоногт нэг удаа. 매주 똑같이 보이죠. Нэг 7 хоног болгон адилхан харагдаж байна уу? Тэгэхээр энэ шин зүйл гэдэг маань нэг 7 хоногийг хэлж байна. Дахиж эргэж ирэхгүй энэ 7 хоног. Энэ бол адилхан биш. 7 хоногийн туршид 3 дахь өдөр, 5 дахь өдөр. Тэгэхээр та бүх шийдвэр гаргаад цуглаан дээр залбирахыг хүсэж байна. 멀리 살아도 Холоос гэр хоол гэж бүү шалтгаан тавиарай. 3 дахь 5 дахь өдөр та бүгд зэрхээс сэтгэл гарах юм бол ирнэ зөвхөн эзэнд үйлчлдэг хүмүүс биш. Харин үнэхээр өөрийгөө эвдлээд бүр хүчин зүтгээд ирэхийг хүсэж байна. Пастраа цаг байхгүй, заавгүй. Зарим хүмүүс ажланд хараад давхцаж байж магадгүй. Тийм л би тэрийг ойлгоно. Гэхдээ бүгд бол тийм биш шүү дээ. Маш олон хүмүүс бол цаг байхгүй гэж хэлдэг боловч цаг зөндөө байдаг. Хийх ажил зөндөө байна гэдэг боловч тэрийг хойш нь тавиад ирэх боломжтой. Гэхдээ ирдэггүй хүмүүс их байна. Нэг удаа та бүгдийг сүнслэг нүдээр, сүнсний нүдээр харахыг хүсэж байна. 3 дахь өдөр эзний өмнө хамт залбирая. Үнэхээр Библийн хичээл хий. Бүгдөө хамт уулзъя. Тэгээд 5 дахь өдрийн орой энд ирээд бүгдөө хамт үнэхээр гал халуун залбирлаа хийцгаая. Бүгдөө хамт ариун сүнсээр дүүрэн залбирах юм хичнээн сайхан бай. Амен. 저는 언제 오고 어떻게 그건 여러분들이 결정해요. Тэгэхээр энийг хизээ бид нар ирэх үү? Та нар өөрсдөө шийдээрэй. Би та бүгдээс хүсэж байна. Ирэхийг хүсэж байна. Ирээд манай сүм чуулган дахин сэрхийг хүсэж байна. Сүнсээр өсгийг би хүсэж байна. Залбирч байна. Та бүгд болов та бүгдээс би хүсэж байна. Та бүгдийг заавал ирэхийг хүсэж байна. 3 дахь 5 дахь өдөр заавал ирэхийг хүсэж байна. Оройн залбирлаар. За нэг сард нэг удаа 2 удаа ирсэн ч болж байна. Окей. За нэг сард нэг ирсэн бол 2 нь 3 4 болно. Бүр ирэхгүй байснаас л дээр шүү дээ. Энэ жил бид нар бол шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхээр би бол энэ жил эсний 3 дахь 5 дахь өдрийн орой бол хэдэн удаа ирнэ гэж өөртөө ирэх хэрэгтэй. Харин зарим хүмүүс бол үнэхээр завгууд ирж чадахгүй хүмүүс байна. Гэхдээ сард нэг 2 удаа хэдэн удаа 3 удаа хэдэн удаа гэж шийдвэр өөртөө гаргаад ирэхийг хүсэж байна. Тэгэх юм бол Бурхан гайхамшигтайгаар ажиллана. Амен. Бурханд боломжгүй зүйл гэж үгүй. Бурхан бүхий л үе таалгыг нээж өгдөг. Амен. Тэгэхээр бид нар ариун сүнсний хүч чадал биднэрт хэрэгтэй байна. Тэгэхээр тэр ариун сүнсээр бид нар сүнсний тэр сүнслэг зүйлүүдийг бид нар сүнслэг нүдээр харж Бурханы үг, Бурханы хүч чадлыг бид нар харахад тэрний дараа бид нар бол өөр ертөнцид бид нар амьдарч байна шүү дээ. Амен. Тийм хүмүүс болно. ертөнцийн үнэхээр дааж чадахгүй итгэгч нар болно. Амен. Тийм хүмүүс болохыг хүсэж байна. Бүгдээрээ хамт өнөөдөр бүгдээрээ хамт босоод бүгдээрээ магтаад бүгдээрээ хамт залбирцгаая. Амен. Тэгэхээр гайхамшигт.